За хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинжилсэн найруулах, өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн төслийг дэмжиж байна. Энэ асуудлыг одоо жишээлбэл өмнө говь дээр нэг юм цагаан хад гэж газар байгаа. Бас өмнө гишүүд ярьж байсан. За 10,000 гаруй суурьшилтай тий. Тэргээр говийн бүсүүдээр явах уулзалтны үеэр харж байхад нэг хөл хөдөлгөөн ихтэй. За тэгээд халдварт буюу халдварт бос өвчлөлтний эрсдэл маш өндөртэй, хит төвлөрсөн, төр суурьшил гэд нэрлэлцэн учраас зүгээр хам бүгд сумд байршилтай боловч засаг захиргааны нэгж байхгүй. Энтэй холбогдоод имлэг байхгүй, эмч гэж багийн ганц эмч байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчлэхний хүртээмж огт байхгүй. Чанар эммийн давхлаар бол яриад чирэггүй. Энэ том асуудал байгаамаа. Энэ асуудлыг одоо ингэж цаашаага одоо ахаал хойшлогдол дор хаяж жилээр хойшлогдож энэ асуудал орж ирэх гээд байгаад сэтгэл зовж байна. Энэ дээр журмаар ч юм уу судалгааны одоо нөхцөл одоо тоо датагаа ашиглаж байгаад энэ дээр ямар нэгэн шийдэл гаргах боломж бололцоо энэ ажлын хэсгийнхэнд байсан уу, харсан уу, судалсан уу гэдгийг асууя. За хоёрдугаар яг өрхийн эмнэлгийн талаар санал нэг байгаа. Одоо нэг хувийн чимшиг, төрийн чимшиг, нийлбэр чимшиг тэгээ яг моделийн тодорхой болгоод боловсруулаагүй учраас ингээ хаягдаад байгаа. Тэгвэл энэ таны саяын нэрлсэн тэр том суурьшлын одоо олон хүмүүстэй энэ хотхнуудад яахаргүй одоо өрхийн эмнэлэг ч юм уу эмнэлэг тусламж ялангуяа нөө жирэмсэн эхчүүд байдаг, архаг өвчлөлтөө хүмүүс байдаг, группийн хүмүүс байдаг, нялх няраа хөхтэй вакцины асуудал энэ бүгд хаягдаж хол явах шаардлага гаргадаг учраас энийг бас энэ журамдаа ч юм уу ямар нэгэн байдлаар тусгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энийг саналдаа тусгаж өгөөрэй гэж хүсэж байна. За гурав дахь нь хот тосгоны энэ эрх зүйн тухай хуулийн шинжилсэн найруулга нь 2024 оны 6 сарын 5-ны өдөр анх баталсан юм байна. Гэтэл одоо жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ингээд өөрчлөлт оруулаад ирэхээр ер нь энэ хууль тогтоомжийнхаа хуультайгаа нийцж байгаа юу гэдэг дээр нэг асуулт байна. За хууль санаачлагч Жокийн алдар жухлан гишүүн хариулна. За цагаан хатны тухайд ган мөч надад үнэхээр мэдээлэл нөгөө та тойргоор тойрч явахдад олж харсан юм байна. Тэгээ та санаачлаг гаргах юм бол яг түүнтэй холбоотой асуудлууд хэдүүлээ бас хуулийн ажлын хэсгээр санаачлаад явж болно гэж бодож байна. За өрхийн эмнэлгийн асуудлууд бол үнэхээр та яг олж харсан байна. Модель загварын хувьд ойлгомжгүй загвартай. Тэгээд энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол маш хүндрэлтэй байгаа. Тэгээд маш олон гишүүд эмнэлгийн асуудлыг хөндөж байгаа учраас бид нар ажлын хэсгээр эмнэлгийн асуудлуудыг оруулаад явъя. Гэхдээ хоёулаа бас ярьж байгаа саний дээр өрхийн эмнэлэг дээр нэг эрүүл мэндийн хамт загварын асуудал нэг тийш нь болгохгүй бол маш их хэмжээний орлого олоод авах юм бүгдийн усаас аваад байгаа. Тэгээд цалин байлан бас гайгүй өндөр цалинтай болцсон байлээ шүү дээ өрхийн эмнэлэг. Тэгсэн хэрнээ манай тогны мөнгийг төлжиг, байрны мөнгийг төлжиг гэдэг. Тэгсээр нөхөрлөл гэж яваад байдаг энэ сонин зүйл байгаа юм. Энэ дээр бас хэдүүлээ хамтарч ажиллаад шинэ цогцоор дээр ажиллах саналыг бас би тавьж байна. Одоо Од Соронгийн номын чимэг